Нас барсан удагны хорсол. Хөдөө талд байрлах жижиг сумын нутагт саяхнаас нэгэн гай төхөөжээ. Сарын өмнө юм уу та? Гэртээ ганцаараа амьдардаг удхан хэмгэн өөд болсон гэж. Түүний оршуулгыг ном ёсоор нь хийсэн ч ганцаараа амьдардаг. Хүмүүстэй нэг их харьцаад байдаггүй. Удганы өхөлд гашуудах хүн битгий хэл түүний төлөө зул асаачих сэтгэлтэй хүн байсангүй. Түүнийг өөд болсны дараа сумын засаг дарга дүүний хашаа хороо мөн хүмүүсийн цагаан хэл хам хүрсэн гэгдэх 1000 гаруй тонны малыг хурааж авав. Удган эмгэн хөгшчүүлийн лайдал ядарч аваа хөгшин байсан ч түүний адуу мал алдагдaltaгүй. Бүр өсөж үржээд 1000 даваад явж байсан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг байж. Ганц хөгшин байтугай идэр залуу насны ээр хүнч ганцаараа энэ их малыг дутаалгүй өсгөж үржүүлж чадахгүй. Хүмүүс хоорондоо энэ удганы өөрийн далдын хүчээрээ л хон малаа хариулдаг гэх ба зарим хүмүүс тэдний хон ямааг өдөржин бэлччихэд орой болохоор гэрийнхэн ойролцоо ирээд хэвдэж байгааг нь хоёр нүдэрээ үзсэн гэдэг. Харин хөгшин удганы өөд босны дараа тэр нутагт байрлах эд хэдэн хүмүүс удган эмгэнийг амьдарч байсан гэрийнхэн буурин дээр уй үзэгддэг босон талаар амуралтан ярьцгааж энэ нутагт амьдардаг бүхэнд энэхүү цуу яриа салхишгил тарж. Харин эмгэн өнгөрөөд нэг сарч болов үгүй юу? Удганы хамаг эд хөрөнгө малхыг өөртөө авсан сумын засаг дарга Сумья Базар. Сумын төвд байрлах байшиндаан зүрхэн зогсож үгсэн ариг гарлаа. Учир шалтгааныг нь хинч тайлж чадаагүй бөгөөд тэрээр зүгээр л орондоо орж унтаад өглөө нүгсэн байв. Ажиргалтай Сумья Базар үхэхдээ амн инээмсэглэж буугаар үлдсэн бөгөөд түүний хоёр нүд нь зусан улаан өнгөтэй болсон байв. Задлан шинжилгээ хийхэд түүнийг гадны нөлөөгүй. Зүгээр л зүрхэн зогсоод өөд болсон гэв. Хүмүүс түүний үхлийг удган эмгэний малхыг өөртөө авсан болохоор хараалт тусан үхснээс зайлахгүй. Харин жохомдаан энэ явдлаас хойш өнөөх энд тэнд мерсээр үзэгдээд байна гэд байсан. Удганы сүнс энэхүү жижиг сумын нутагт амьдардаг бүхэнд үзэгддэг болсон гэдэг. Бүр сүүлдээ хүмүүс орой үчийн цагаар ганцаараа гадуур явхаас ч имээдэг болсон гэж. Нэмхүү бол хар багаасаа л өнчирч энэ хорвоог ганцаараа туулж буй сайхан сэтгэлтэй хүү. Түүнийг ухаан орхоос ч өмнө эцэг нь өөд болсон бөгөөд энэ явдлаас болж түүний ээж нь галзуурч хүүгэн орхиод явсан гэж. Тэм учраас түүнийг бата химээх баян мянгат малчин хар багаас нь löсгөж дом болонгууд нь өөрийн хончин болгосон ба бата нэмхүүг өөрийн төрсөн хүүгээ чигээл хайрлан өсгсөн байна. Батагаан цогонтой охин нэмхүүгийн үеийн охин бөгөөд зуны амралтаараа аав ээжтэрийн хөдөө ирж амардаг оюутан охин юм. Дүүнийг Ану гэдэг. Ану нэмхүү хоёр хар багаасаа л хамтдаа тоглон өссөн бөгөөд бие биедээ ч их дотн байдаг нь нууц биш юм. Нэгэн шин нэмхүү унтаж байгаад нохот хузах дуунаар сэрлээ. Дэднийх ганцхан хотож банхартай бөгөөд нохтын дүүх сонсвол дэдний хотож банхараас шаал өөр дуутай байх нь нэмхүүд сэжигтэй санагдан орноосоо босож харахаар дээлээ нөмрөд гутлаан шургуулan гарлаа. Дэргэл сар ойр хавийг өдөр шиг л гэрэлтүүлж байх бөгөөд өнөөх хуцаад байсан ногтож чимээгүй болчих. Нэмхүү малын хашаан дээр очиод хон ямаагаан зүгээр эсхийг шалгачаад гэрлүүгэн буцах гэтэл зүлгэн дээр хэн нэгний алхах чимээ хойно дуулдлаа. Түүний толгойд шууд л нас барсан удхан эмгэний шөнийн цагаар хүн амьтанд үзэгдээд айлгаад байгаа хэмээх хүмүүсийн цуу яриаг бодон баг зэрэг айдас өвөртлөн эргэж харвал Ану байв. Би чамайг шүн гараад явчихаар чинь сонирхол татаад гараад ирлээ хэмээн инэмсэглэв. Тэр хоёр үхэр тэрэгэн дээр суун шөнийн одтой тэнгэр
тэргэл сарыг ширтэн элдвийг ярилцсан өмнөхөөсөө ч илүү татасж байв. Нэмхүү эргэн тойрнон ширтэж байгаад санамсаргүй малын хашаа руу харвал аалх нь хаажмаар хонгойж байснаа генетхэн хашаан дотор байсан хон ямаанууд нь ямар нэгэн зүйлээс өргөн гараад гүйчихв. Нэмхүү ануг эндэ байж вэ хэмээгээд тэрэгний тугын дотроос чон болон зөлгөн нохоо үргээдэг буугаан аваад тарж бодорсон хон ямаагаа нийлүүлэхээр гүйв. Тэр арай гэж хон ямаагаа нийлүүлж хашаанд нь хийж хаалгыг хуйчгаад ануу руу очих гээд эргээд хартал түүний өдөөс сумын засаг даргын тасарсан толгойг барьсан удхан эмгэн дүрээрээ зогсож байх нь тэр. Үзэн ядалтаар дүүрсэн нүд байж болох хамгийн эвгүй инээмсэглэр инээсэн байх ам нэмхүүгийн дотрыг пал хийлгэж орхилоо. Тийм аимшигтэй зүйлийг үзсэн нэмхүү зугтах нь байтугай харцаанч түүнээс салгаж ядсангүй. Эмгэн алахгүй байгаач яагаад ч юм нэмхүүд ойрцоор гараан сунган түүнд хүрэхийн алдад ануу удган эмгэнийг хүрзээр зөвхөн унахлаа. Нэмхүүгийн гарнаас хөтлөн гэрийн зүг. Дэгэх зуура ануу түүнээс саяны хэн байсан бэ хэмээн түүнээс асуухад нэмхүү дуугарсангүй. Саяны харсан зүйлдээ итгэж ядан зүгээр л анууг даган гүйсээр тэд гэрийнхэн урд ирэн гэртэн орхон алдад гэр нь яг л утаа шиг замхран алга болчих. Тэр хоёр эргэн тойрнон харвал малын хашаа, өгөр тэрэг, мөн машинч утаа мэд замхран алга болжээ. Эзгүй талд хоёулахнаа үлдэх нь тун аимшигтай. Гэтэл нэмхүү саяхны хүртэл атгаж байсан ануугийн гарыг дэсгүйтэн байгааг анзаарв. Үргэлж дулаахан байдаг ануугийн булбараа гар яагаад хөгшин хүнийх шиг хатин гэрсэн хүйтэн байгаа гайхан дүүний царай руу харах агшинд нэмхүүгийн уушиг бүр хагарах шахан өвдөж түүний зүрх нь хүчтэй зохилсоор нойрносоо саясрлээ. Нэмхүү нэг юм тайвшраад тоонорон ширтвэл үүр цайж байх нь тэр. Тэр саяны зүйдээ бодон хэвтэж байтал гадаа гинэт ноход тоцолдов.